Аав ээжийн ажил хай. Хязгааргүй чин даас манддаг нар сэтгэлийн сайхан дэвийг дэн жаргадаг түнэр харанхуй гийгүүлдэг сар эвийн галыг бадрам дулаацдаг газрын холыг туулдаг гол ус үгийн сайхныг сонсон бидэртдэг мөнгө цас дөргөл сардаг удам сайтыг бахархан толддог. Тэнгэр шүтлэгт монголчууд эртэд үгээс 7 дахь улам мэндэлсэн хөвөөнийг тэнгэр эрхсийн эрхшээл давагдсан 7 бурхны тохиол тэнгэр газрыг эзэгнэгч хэмээн багтан буян хэшгийн үүд нээгч гэдэг. Үннийг хайчилж суусан тэнгэр газраа од эрхсийн тохиол 7 бурхны билэгдэл оршоосон шар хөгшний үр удам 7-гийн тооны бэлгшээлд хөвөн пэрнлээ аав нарыг наашлуулж тэнгэрийг уйлуулж төрүүлсэн хорлоо ижитэй тоон түшиж заяагаан холбон мөн 7 хүү 5 өхний ижи аав болуулсан энх мөнхийн хоровод гэгээн бүхнийг та бүхэнд маань үлдээжээ. За ямар юу гэхдээ ямар хэр зэрэг болох юм бэ? Ямар айхтар өргөн сүлээд гэж байх шиг. Аюулын өргөн сүлээд айдаг. Оо ямар яа. Тэр аавын сургаал. Эрен тэгж хэлэх дуртай нэгэн удаа биес жоохон бөхчөмдөд ажил төрөл бүтэхгүй ч юм уу бас яалаад гэсэн чи оо миний хүү болоод ирсэн юм аа. Болно. Болохгүй яах юм болно гэж хэлсэн. Тэгэд тэрнээс хойш тэр үгэнд биш үтдэг. Ажил төрөл бүтэхгүй ч юм уу одоо жоохон бачуурах юм уу гарахад би тэр үгийг санддаг гэсэн болоод ирсэн. Одоо ч өнөртэй хэлдэг. Хүүхдүүдтэй хэлдэг. Өө чинь тэгж хэлж ирсэн юм аа. Яг тэр одоо хэлснээр болдго юм. Гэж энэ бол одоо яг их агуу том сургаал л да. Трап мэдэн хүндхэн энэ тааруухан байсан. Тэгээ тэр одоо нийтийн цугласан олны өмнөд хэлсэн хүндээ хэлсэн байдаг. Миний хүүхдүүд өөр юм сэтгэлээр бие хайрлаж байгаа. Энийг л одоо их бодож явд юм да. Яг бүхэн ингэж сувж вөнгөсөө зүг гэдэг гэдэг асуулт. Энэ алтан дэлгэн хаагаар үг суурин дэжээ. Тэр суурин дээр миний ном тогтож. Монголоор дэвсгэнэ. Тэр санаачлал бүгдээр монголоор урсгалыг явуулсан юм байна. Миний эцгэлдэг лээ. Миний байдгийг явн боддог боллоо. Энэ байгаль яшаатаны үг зөвхөн над бит хоёр. Дулааманд нэг охин айнаг өгдөө. Тэр ихтэй яваад илтсэн шиг байгаамаа. Энэ байгалийн одоо эзэн нэг хүн байдаг болоо. Одоо манай энэ хоёр. Бага энэ тийм хүн байдаг болоо. Тэр хүн тэгээ зарлиг уурсан шиг байна. Ингээд ихтэй зөвхтэй. Ирнэн үчир намнаас гардаг. Үчир нурдаас
이 창고도 가르고 들으ችን 대화하시다. 들으ችን 고스갑시다. 인간 요정다. 비터린 금이지 비시 기다겠다. 이렇게 그렇게 예때제때 무슨 가도 이게 쇼드네데. 이 무처때 모두 그지. 이 상을 좋을 때 이게 그 아무래도 그거 팀에 하고 얘는 아직도 되고 이 가지고 또 한타 여다 아다 그거 더 주다 그건 뭐 들려주시오 그것도 산업화 경제가 될 거구나 이게 그랬으니 우루 인연전에 지기 줄때 그거 왜 하고 들어 그것도 잘 하잖아 bakırcana ongoçan kevdara ne gidin her tüneme ya tanıktan yeni veren yıkavar namara aslında kevere yıkavar kalkı sarjında sarjında 신원당 능기 있음 능 거율중 오롱원이 시간 감겼다 생각 유체타에 와라 그 국제는 대기 금요일이라 대타도로 한다. 그것도 살살이 오는 그 보름은 이때저때 스킨 알아대리시고야죠. 이래 알아대리시고야죠. 오늘 아직은 숨 오늘 좀 무슨 제일들이 어른 자식들 좀 그때 나도 어저 그런데 이 일들은 거기죠. 오빠 타는 거기죠. 이게 무슨 거기죠. 보루 저 유열전에 кен 유열이 야르도 кен 챕터다 볼든 시간delda 대거 büyük akandıysan büyük günüsen büyük böyle yürüten büyük çocuk sadın oldan büyük günde evde negilde nerede 이런 öğrencilerin Mongol sunbotları hamdı cevasa geçiyor tavukuna geçiyor 여러 나라에 나오고 저 하나 또 오면 다 여기다 하고 사람들 천정래 의juk domuz olsun yere namın ödür olsun yere ödürün gidecek yere kokçun kendinde bu iki yere sen yürüyorsun tartışma da var o da işte mi işte bu Borla şarurlada Botsat humen irne Borlamen hullede Би бол одоо шар хөгшнийхний миний аав одоо нутаг усных маань шар хөгшнийхэн гэж ярьдаг өвөө гэж хүний хүү хэрнэлээ гэж одоо нутгийн сайхан одоо нэртэй хүндтэй тийм буурлын охин болж төрсөндөө би одоо өөрөөрөө бахархаад ханшгүй юм сайхан байдаг хувь тавилан тохиосон юм аа надад аав ээж хоёр минь намайг 7 сайхан ахта сайхан ихчтэй намайг дутуу юмгүй төрүүлж энэ хорвоод өсгөж өндөлгөж өдий дайны одоо яваа бүх одоо амьдралын утга учир минь аав ээж юм тэрх сайхан буян заяа гэж би боддгийг. Үнэхээр аавынхаа амин хайртай охин болж
төрж, өсөж, өндийж, өдий одоо нас болтлоо одоо аав ээжийнхээ хайранд үргэлжлээд одоо ах нарынхаа хайранд умбаж хайранд бялуурчл явж ийн л да. Narlagun doradatay golan namrekarunada dastaboral Баялгаа аймгийн Булган сумын иргэн тэн төрж өссөн шар хөгсөн гэж одоо нутаг олонд алдарсан миний өвгцгийн хөө одоо 6 дахь нь үлээ 7 дахь нь миний аав байх хэвээр. Энэ номон дээр одоо байгаа. Би тэрнийг бас энэ дотор ингэж ярьж байгаа хоорондоо харж болдог гэсгээ сайн мэдэхгүй байна. За тэр хүний би бас 7 дахь хүүхд юм байгаа. Эрэгтэйгийн бол 5 дахь нь. Ийм хүн Гамболд гэдэг намайг. За тэгээ мэддэг юм аа ярина. Мэдэхгүй юм аа ярьж болохгүй. Энэ түүхэнд үлдэх ийм сайн бичлэгтэй юм учраас би эхлээд аавынхаа тухай ярив. Би аавтайгаа 40 жил хамт амьдэрсэн. Гэхдээ нэг хамт амьдэрсэн гэдэг чинь нарт ертөнцөөгөө хэлж байгаа юм. Тэрнээс тустай амьдэрсэнгүй аа. Тустай нэг нь Ховдын Булганд, нэг нь Улаанбаатарт, нэг тэгээ би гадаад нэг 5-6 жил ингэж явсан. Гэхдээ миний аав бол намайг багаас их эрхлүүлсэн. Хайлын дундахгүй тийм эрх байдгийг олоо ерөөсөл ганц л над дээр л харж мэднэ. Би ч хайлын дундахгүй мөртлөөс амар эрх. Тэн ахыг Оросд оюутан байхад нь манай хүүгээ сандаг байсан юм аашаа. Хөх таалан дэрлэг гэдэг нэг дуу байд юм да. Одоо бас хүү мөгийн тухай яаж л аавыгаа эргэлээ очлоо гэдэг тийм тутаа дууч байлоо. Тийм дуу их дуулдаг. Өөр манай аавных олон дуу дуулдаг. За тэгээд бас өөрийгөө магтнаа. Манай аав чинь энтэнд яваад улсууд дуулахаар жаахан сул дуулах юм бол хей та нар битгээд бол миний чанга дуулдаг хүн байна гэж тэр нь би чанга орилж дуулдаг. Тэгээд хатаар дуулах их дуртай. Тэгээд их баярлнаа. За миний аав бол бид хүн нэг бол баг хугацаанд бол замын хөвгдөд хооронд өвтэй найруулаа би өстө дэмтэй сайхан одоо амьдраараа гэж одоо цагтгийн дагуу би өөр хөвгдөдтэй бол за миний аав бол одоо ийм сургамж өчөөсөө бид хүн одоо иймэрхүү байдал амьдрал тав хүн тэтгэв бол бид хүн одоо энэ яаж амьдрч яаж хөдөлмөрж яаж хайцаад биеиндээ харьцаж явж байгаа тав хүн бол ерөнхийдөө мэдж байгаа. Тийм учраас миний хөвгдөд аавынхаа болон миний одоо хэлсэн сургамжаар та нар бол өвтэй найрамдалтай хоорондоо бол тус дэмтэй байгаараа биеиндээ тусч яваарай гэж одоо би хүүхдэд хэлдэг. Тэгвэл та бүхэнд бол одоо тэр гөрөн мөнгө бол хамаагүй. Хамгийн гол нь та бүхэн эргүүлэнх байх хэвээр. Дараа нь бол биеиндээ тустай дэмтэй байх хэвээр. Тэгснээр та бүхний амьдрал бол би одоо сайхан амьдцгаана гэж бод сургамж өгдөг. Миний хүүхдүүд эв наяртай өөр юм шиг сэтгэлээр бие биенээ хайрлаж яваарай. Пэрэнлээ. Орвогийн бүх шиг буйныг эдлэн жаргаж явахын эрхэм дээд өрөөл өргөй хорлоо. Амьдралын айгүй их олон дурсамжууд өнгөрсөн төөхүүд санаанд бод үргэлж байх юм. Байгаль дэлхий нийт мөнгө юм болохоор мөнгө л орчих юм да. Аавыгаа дагаад адуугаа туугаад ханиа туугаад өхрөө туугаа явдаг гэсэн аав минь байхгүй болчих. Энэ алтан сурлаг улс энэ гол мөрөн аавын минь шингээд явж байгаа юм бол уулгч утга. Ээж минь одоо ер нь нэлээд өгчлөө.
энэ сайхан газар орнотог бас л ээж минь нэг сэтгэл санаа хаамдл хар багын имлэхийн энэ сайхан түгээг бол хэл мэддэг бол хөрнөх л бах та. За миний бодож явдаг хүүхэд бидний аав ээжийнхээ тухай бодож явдаг бодлол үндсэндээ ачиг нь хариулах. Аав ээжийнхээ ачиг яаж хариулах вэ гэж бодохоор үг нь хариулж дийлдэггүй юм чаддаггүй юм гэлээ. Тэгтээ сэтгэлээр тэр сайхан өмдөгчдийнхээ сайхан чанарыг авч үлдэх юмсан. Тэр сайхан сургуулийн амьдралдаа хэрэгжүүлж явах юмсан гэсэн юм бодлоготой өнөөдөр амьдарч байна вэ. Тэгээд яг авч үлдэх юмд ачиг нь хариулах юу эхэлж явах вэ гэж бодохоор би төвсийг авч үлдээ. Ахихаа санааг гүцээ гэж боддог үгнээс тэгээд аав ээжтэйгээ их л хамтл байхыг их бодсон. Аав ээж минь амьдралаа олсон бидний хувьд түүхэн авъя мөн гэж бодож явдаг.
Өвөг дээдсийнхээ мөнгөн гандх дуул мөрөн голн нутаг орон дурсагдаг халдар дуудуулах нэр овглон шүтдэг аавынхан аавтай хайртай эмээ гэр бүл найз нөхөдтэйгэн их сургуулийнхаа мөнгөн хонхны баяран угтах юутай ховор завшаан билээ. Пэрэнли аав өвгөн хүүгийн минь хөөхимэн гэхэд талархан ирээдүйн замурд нь их итгэл зүтгэл өрнүүн дэлгэр бүхнийг хүсэж эдэслаад авсан байжээ. Хязгааргүй чин даас манддаг нар сэтгэлийн сайхан дэвийг дэн жиргадаг түнэр харанхуй гийгүүлдэг сар эвийн галыг бадран дулаацдаг газрын холыг туулдаг гол ус үгийн сайхныг сонсон бидэртдэг мөнгө цас дөргөл сардаг удам сайтыг бахархан толддог. Би ганцхан нагцтайгаа хамгийн ойр дотн өссөн. Миний нагц нар бол 12. Тэр 12-аас нэгэнтэй ойрхон өссөн. Энэ миний ойрхон өссөн нагц маань бас 12 хүүхэдтэй. Энэ нагцын эгч нь миний ээж, би ах дүү нар 12 улаа. 12 гэдэг тоо бидэнд бас их бэлгшээлтэй ийм тоо байдгийм аа. Миний нагц бол амьдрах ухаантай, хүнийг хүмүүжүүлж чаддаг, мэрэгшүүлж чаддаг, ажлын дадлага олгож чаддаг, ажил амьдралд хүнийг хэрхэн зүтгэх үү, яаж амьдрах уу гэдэг ухааныг бидэнд зааж чаддаг. Хүний дээд нь аавын сайхан сайн нь миний нагцнар дотроос сорн байсан юм аа. Нагц маань Пэрэнлээ гэж сайхан бор өвгөн байсан юм аа. Тэгээ Пэрэнлээгийн маань хань миний нагцын хань Жамсрангийн хорлоо гэж өдгөө 86 насын зооглчихсан сайхан иживи. Энэ маань дархан гэр. Миний бэр ихч бол 7 сайхан хүү төрүүлсэн. 12 хүүхдээс 7 хүү байсан. Дээр нь охиныхаа 2 хүү өсгсөн. Ингээд 9 хань Пэрэнлээтэй 19 хүнийг асарсан, өсгсөн, боожуулсан, амьдралын замд алхуулж өгсөн ийм сайхан ижи байдгийм аа. Бидний одоо хөдөө байхдаа нүүж дандаа дэшээ гардаг байхгүй уул руу нүүж цусландаа гарахтаа тэгээ манай өвгөн нүүгээд явж байгаа нэг газар буугаад нэг 2-3 чулуу усгаа тэрүүн тэгээд тэн сууга тамхи татаад нэг сан тавиад ингээд явсан төвхтэй л дээ тэр төвх нь бол тэгээд тэрнээс хойш хүүхдүүд нь тэрний улбалаад нэг их том уулгаад хэдэн машин чулуу энэ авчирд одоо их том болсон. Овоо гэдэг бол тэр овооган тэр бас их техник. Тэр одоо аавын одоо босгосон суурийн тавьсан овоо гэдэг утгаараа болвол одоо тэр нь 3-4 машин чулуу авчид ихээ том овоо болцоод их том овоо уурлын сангийн овоо гэдэг нэртэй бүр техниктэй тийм овоо болсон байгаа. Тэгээд одоо аавдаа бол зөрүүлээд одоо 2 тийм том юм нутгуусандаа босгосон хөвгтөө тэгээ жилийн жил доош тэрнийгээ дахин аваад ихээр юм чинь сан сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байна. Ахтуу алтан нутаг одоо ингэ төрсөн нутаг унсан газар угаарсан усан. Одоо цастуулын ял дээр одоо бидний ингэж явж байна. Өнөөдөр одоо хатилтын өдөр бол бороо мороогүй хачин сайхан өдөр болж байна. Сэтгэл одоо маш өндөр байна. Улсын хаан мөнгө харихны зулай цагаан орой. Овд булган загчин салаа баян өлгийн булган сөнхөл нуур нуурын хөтөл аавын овоо үр удман шүншиглэн даатгсан бэлэгшээл дуулзвар огтлолцол
Сэтгэлийн их чиглэн Тэнгэр эрхэс дэвэгдсэн өвгөл хөгшөд тайм билээ. Тэргэл саранд ойрхон мөнх хайрхан тайм билээ. Уул усны сайхан бүхнэн дэваажин юм билээ. Учирлан ханилсан хүн бүхэнд ээлтэй юм билээ. Авооны өргөдөгсөн тахил болон зочид гийчэд үр хүүхэд ахын дүүс хорлоо ээж бүгдээрээ эдээ будаагаан өргөн сүсгэлж байна. Авоогон голон бүр өргөдгөн сэргэн. Хүрээгийн тэлж байгаа авооны түүхэн хуудас иргсээр хүн бүрийн хүч оролцоо 18 шүншиг тэргүүтэн амилуулан залж буй бүх чулуун бат мөнх партизанаар ахын дүүс хайртай ээж хорлоо нутгийн ахмад буурлууд байна. Мөн нутгийн хөгшөд байна. Аав надаа энэ чинь эрэгтэй хүн цасдаг гэвчтэй гэж Зулбаатар хүү ааваасан овооны цаслага аван өргөнөө. Мөн хажууд нь ихч зул цэцгэн байна. Би гал асах дуртай штэ гэсээр овооны гал асах ёсол руу дөхөн. Хүү Батмөнх цаслаг хөргөжлүүлэн үйлдэн. Мөн томаах бүх чулуун Батмөнх нар цаг нарын тухай ярилцсан. Одоо яг 9 цаг 10 минут болж байна гэж. Ууттай овооны өргөл барьс гарган галаа нуцах үест хүрэн дээлтэй саглаа вооргуулсан настан зөвлөж чиглүүлнэ. Тэр бензин тосоор овооны гал бадрааж болохгүй. Өргөлөө хэрхэн өргөтлөөр зөвлөн. Мөнөөх настан ташаандаан зөөсөн хэд хутгаан гарган хоны толгойд зүсэлтхийн домнож зул өхөж гаргаж байгаа партизан бүх чулуу нарт зөвлөнө. Овооны ёсол хүндэтгэл өндөрлөж эдээ удаагаан засч тэнгэр бурхан дам өргөхөөр бүгд чиглэн зогсож мөргөл үлдэж буй. Ээж хорлоо залбирч галын дөл цорлзон. Хоёр гарын галгаа дээш харуулan их газартаа тэнгэр лүүгийн харуулan тавьж хэдэнтэй мөргөөд бослоо. Овооны бүх ёсол хүндэтгэлийн дараагаар дэлхий дэлгэнэж нар хур тэгшэрч эдээ бодоолох цайны дээжтэй хамт уул ус баярлаж хураа харамгүй хариллаа. Эдээ бодоо элбэг дэлбэг айл бүхэн цай дэшүү сайн барин ирж найр дэлгэр сайхан эхэлжээ. Тэр Улаанбаатар хотоос автаа нутаг унсан ус угаасан усаа тэмцээд ингээд хүрдүүдээ бэрэн дагуулад ингээд илдээ. Одоо маш их баяртай байна. Өнөөдөр одоо тэгээд миний мөвгний бос усан овоог ингээд хүндэтгэж миний хөвгөлтэй ах トゥ та бүхэн бүгдээрээ одоо ингэж оролцож энийг тэмдэглэх гэж ирсэн байгаад одоо баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Өр хөвгөлд болоод одоо цаашдын амьдрал сайн сайхан эрүүл энхтэй урт удаа наслаж улам их ингэ сайхан хэч холбоотой үеийн дамжин залгамжлж ингэж явах энэ сайхан ёроолыг дэвшүүлээ. За тэгээд одоо өнөөдөр энэ овоо тахилгын ажил ингээд явагдаж байна. Одоо ингээд тэрнийг одоо нээснийг мэддэг миний дүүнэр бүгдээрээ одоо энэ тогтон сууж одоо ингэж цай зугаанууд идэнийхээ дээжийг амсаж ингэж найрлж цэнхийг хүсээрэж байна. За бүгд сайн сайхан эрүүл сайн сайхны хүсээрээ цас цагаан ийм гүндийн моднаас болчихвол нэмэлт ингэж байгаад одоо хязгааргүй баяртай байна. байна. Оюн заяат бурхан наумын 1986 дугаар оны намар Ховд хотоос Ховд аймгийн Булган сум руу нүүсэн Баян үлгийн Булган сумын нутаг Сүнхэл нуурлуу зусландаан 150 км орчим зайтай нуурын хөтөл дээр гарч ирж эдээ будаа гарган цаастаа цагаан хайрхан харагдах ээливэлтэй энэ газар уулзуур газрын амин судлыг нэгэнтээ нээсэн болов уу? Нутаг орны ард иргэд хол ойрын зочин гийчин өдөг өр хүүхдүүд шүтэн дээдэлдээ газар болсоо.
За 1997 оны 7 сарын 1-ний өдөр яг энэ эмээлтийн энэ хөтөл дээр бид Улаанбаатарыг зорж аавынхаа хүсэж хүлээж одоо бид нарыг нэгтгэх гэсэн зорилгодоор Улаанбаатарыг зорж ирж байлаа. Энэ овоон дээр аав маань биднээс арай урдчиж ирсэн байсан. Ирчээд бид нарыг энэ овоон дээр тосож аваад тэгээд энэ дөрвөн ууландаа үр хүүхдүүдэд захиж залбирч гуйж ивэлдэ багтааж амьдралын сайн сайхныг ирээдүйн хамгийн одоо сайн сайхан бүхнийг энэ дөрвөн ууландаа даатгаж энэ ууланд энэ сайхан сав хүндий туулгалын сав хүндийд биднийг ингэж анх хүлээж авч байлаа. Тэрнээс хойш 21 жил өнгөрчээ. Өнөөдөр яг тэр өдөр санаанд өчтөр болсон мэт илхэн байна. Өнөөдөр холыг зорж байгаа ахын дүүс маань, аавын минь дүү, аавгч том ах бөхчлөө, бусад ах нар маань ингээд толгоолоод бусад дүүнэр маань ихч дүүнэр ингээд бид бүгдээрээ одоо энэ сумын 80 жилийн ойд оролцох гэж бас одоо энэ түүхэн үйл явдал болж байна. Би гаргаж өгөхөөр энд одоо ингээд үдд зүдэлтгэхээр зогсож байна. Аяны алтан шар зам нь үлжийтэй байх болтугай. Зорьсон ажилдаа шүтсэн газартаа саадгүй явж сансан бодсноо сайн сэтгэлжтэн биелүүлж нутаг орондоо сайхан амраад ингээд жаргаж сэнгэж яваад ирээрээ. Аавын нөмөр, аавын халамж хайр нутгаан зорин очиход нэг л дотн мэдрэгддэг. Монгол улсын урeenхан хорхон элхний бүүвэн Пэрэнлэгийн үрс аднаар зөв эргэсэн борооны асгараанд хамтад ангуйлж тааж өгцсөн мэт шал бонороод удалгүй сэтгэл хүртэл сэлмлээ. Дэлхийн хаанаас ч тусан өгдөх аавын овоо газрын холоос ч хурайлан дуудах нүүрийн овоондоо үр хүүхэд хайртай дотн бүхнээ даатхан цэлбэрдэг аавын хишигтэй энэл аривн дагшин газар. Аавын овоо хүр тэргүүдэн дээр бороо шаагн орон тэнгэр хайрхан хураан харамгүй хайрлан амтай бүхэн ундаалжээ. Хүү батчиргал шүтэн овондон 5 өнгийн хадган бататхан тэнгэр бурхан дан залбирч шаагах мөндөр асгарах бороог үл ажирна. Бүүвэн Пэрэнлэгийн хүүхдүүдийн их нутгаан зорин очсон газар орон аян замын туршугтан дүнхийх уулс овоо бүвэ шүтэн болсон аавын овоодоо шүншиглэн бататгсан их хадаг тэргүүтэн байхгүй. Одоо бид нуурын хөтөл нэртэй газар аавын нас суурийн төвд босгосон ийм овоон дээр ирээд байна. Энэ овооны анхны суурийг 1986 оны үед аав нь энэ хоёр булганы хооронд энэ замаар нүүдэг болсон. Нүүдэл хийдэг байхдаа энэ дээр овооныхаа шавыг тавьсан юм байгаа юм. Тэгээд тэрний дараагаар 2002
2001 2 оны үед Батмонг Очрот 2 66 машинтай, Минжүрийн 66 машинтай тэр уулын одоо энэ доод биелээс бас чулуу ачиж энэ авааны цүрийг томсгож ингэсэн учиртай. Тэгээд тэрнээс хойш бид 2007 авааныхаа наадмыг хийсэн, авааныхаа тахилгыг хийж дахиад суурийг томсгосон. Тэгээд тэрний дараагаар ирэх болгондоо бид эндээ ёслол гүйцэтгэдэг. Бидний Улаанбаатарт байгаа хоорондор энэ авааны минь халамжилдаг, аваагийн минь торддог хүн бол торгууд маамушка. Инкэ гэсэн ийм одоо буянта дүүнер байдгийг. Тэгээд нөтөлж гэсэн одоо энэ юугийн минь ингээ тортоо болгоод тогтцуулаад авааг минь өшөө мундаг одоо өргөсгөө дээшээ өндөрлөөд тэгээд энд юу тавиад хурд тавиад ингэж тогтцуулсан ийм одоо сайхан үйл явдал болсон. Хүүган болдо тэнгэрийн цэнгэр өнгөтэй дээлтэй байх бөгөөд арс хүчний цаас эмхлэнгээ дотроо нэгийг тунгаан. Бороо хур төрн амдаж аавын овоодо сүслэн залбирхаар ирсэн үр хүүхдүүд хамаатан ахад үс аавын нүмерт нэгэн тайл бүүлж арц хүч өргөн барихад тэнгэртэй цойлон өгөх сан улам шиг ориглоно. Нутагтан дураар үнэрэн салхиар дамжуулан бүхэл газарт түгээх мэдээс цаста цагаан уулаан алсаас бараадан бор харазрахтай адуун сүрэг гадаадан өнгөрнө. Авооны дээд хэсэгт ил гал дээр хоны толгой болон тос тэргүүтнэр мялаалгаар гэж галын дэл өөдөөн суунаглана. Идэ шүүс хүндэтгэлийн тавцсан дээр нанж тэргүүтэн хоёр гартаан дээжлэн барьж хурайлна. Үйлсийн өнөдөө мөнхийн хайрхан уулсын хаан мөн хайрхан цуслан залбирч шүншиглэн шүтдэг бүхэн байна. Зүрхний толтно илхэн. Ингээд амьдарч байсан Баяулаг аймгийн Булган сум, Ховд аймгийн Булган сум хооронд амьдарч байсан Улцноо бөвөн Перлагован анх одоо 90-ад оны ихэр буцагсны овоо байгаа. Тэгээд одоо 90-ад онд одоо нүүгээд Улаанбаатар хэдэн хүүхдүүд аваад хот явсан. Түүнээр одоо анх аав нь буцагсан овоог жил болгон хүүхдүүд нэрж шүтдэг. Бид одоо нутгийн ойрхон байгаа ард түмэн одоо ингээд тэднэрийг дэмжиад тэдний хэллээ дагуу энэ овоог ингээд сэргээгээд ийм буяа энэ бүр таст хайрхан мөнгө хайрхан уул яг харагч байгаа юм л да эндээс. Яг хөө жил болгоно одоо ирж яах хүүхдүүдийг шүтээд дэмжиад ингээд бид нэр тудаа захад даалгавраа нөгөөд ингээд явуудаг бид жил болгоно энэ овоог ингээд сэргээ явж яд юм аа. Тэгэд манай нэг бас энэ манай нэг охиныг энэ бас энэ овоо яаж байгаа энэ бөхчүүднийх томох энэ баажгаар Батмонг Гамбоддах нэг хоёр талига чах байгаа бүгд дэмжиад миний нэг охиныг бас боловсралтаа дээд боловсралтаа болгоод ингээд төгсгөөд саяхан авчираад өнөдөр байж байна. Тэгэд одоо энэ бүүрлийн сангийн овааны буйнаар бид нар одоо ингээд тэгээ бүүрлийн босгосон овааны ачаар бид нар ингээд энэ цас туул тарагч байгаа овааны ачаар бид нар өдөг хүртэл ингээд хамтад дэмжиад хамжаад ингээд цайн сайхан явж байгаамаа. Тэгээд энэ тэр бүүрлэх огчноо өвгдийн хүүхдүүд сайн сайхан эрүүлэнх явах болтгаа гэдэг ёроод дэвшүүлье. Цаг цагийн гэгээн түүхийн гуудсаан зузаалж уулын бэлгийн чулуу гуравнтай шившин аваад байгаль их зам олон мал ухуй хань ижил үр хүүхдэн даатхан залбирсан их нүүдэл аавын овоог үүсгэн үр хойчтон үлдээсэн шүүснээс торгууд нэмгэн зүсч гал төргөн. Овооны зүүн урд хэсэгт дүрлзэн асах галын тавилга баг бариган болон бусна байна. Гал улам дэшээ цойлон бадарна. Аавын овооны баг тахилга идэ будаа өргөж хадаг яндран зүүж их газар дээд тэнгэр хураар ариутгаж дөнгөж намдсны дараа цэнхэр дээлижсүүлэн өмсөн ихэр хүүхдүүд бараатан ирж чихэр жимс хүртэн хэсэг хөл хөөрсөг боллоо. Нуурын хөтлөөр нутагладаг хүмүүс идэ цагаан барин овоонд хүндэтгэл үзүүлж байгааг бэлгшэн ирж ундааллаа. Аавын нүмерт хэсгэн байхлал энэ бүхнэн төлдөн аавын овоод дахин саатах ерөөл бэлгийг өргөлөө.
Буурал өвөө морион хөдлөөд замын чулуу түүдэг байсан юм гэлээ. Аавыгаа сүүлийн удаа нутагт нь төрсэн газар овоонд хүргээд хамт явж явах үед мөнхөд нуур руу явах зам буюу хуурай салааны зам ихэд муудсан байсан. ВАЗ 469 машинаар нэлээд зүдэрч байж гарч үлээ. Тэр үед аав маань засах хэрэгтэй болж дээ гэж санаа зовсон өнгөр хийснийг том ах болон бусад ахын дүүс уламжласнаар зам засах ажил хийгдсэн түүх ийм болоо. Буянтаа уурлын өр удмууд энэ Сүнхэлнүүрийн Көтөл гэдэг газар дээр аавынхан овоо сэргээж энийг энэ тахилгүй үлдэж үйлдхар баяр наадамгийнхаар нутгийн зэн олон биднийг хуран юун дуудаж цуглуулж хуран цуглуулж баяр наадамгийн явдалд маш их баярлж байна. Тэгэхээр энэ баяр наадамгийн улсууд бол одоо олон үеийн удмаар өнөр өтгөн амьдрал ахуй сайтай мал хөрөнгөтэй байсан. Бивэ гэдэг хүмүүдмийн улсууд өрхөөгтөд ачтын нэр нь өнөөдөр юм хийж байгаа. Одоо бивэ гэдэг буянтаа буурлын өндөр наслаар нутгийн орондоо нэр төртөг сайхан өвгөн байсан. Бивэ хүүхдүүд гэж энэ чигээр 10 хэдэн хүүхдтэй байсан хүн байхаа. Тэр хүүхдүүд ач нар ийм баяр наадам хийж байгаа явдал маш их баярлж байна нутгийн ахын дүүс биднэр. Тэгэхээр энэ улсууд одоо бас хийж бүтээсний товч дурдмаар байна. Эдгээр шар хогшин өөрөө одоо замын чулуу төвнө гэж төвж явдаг байсан. Төвнөгнө удмын юун өр хүүхдээ утхан хүүхдээ манай аймгийн банкнаар аргасан бунцгдорж гэдэг залуу байсан. Тэр хүн хэрин тэмээн ачаа мөртөө хүн явж чаддгүй газараар машин зам гаргаж нутаг орондоо маш их хөрөнгө оруулалт хийж одоо биднэрт ийм сайхан зам засч өгсөнд бидний их баярлж байна. Удаадараа түгэл засварлаа тэгээд яг бас өөрөө маань өвчний улмаас болоод орвагийн манкусыг өссөн. Тэгээд тэр хүний хийж бүтээснийг ач зээнэр нах дүүнэр нь үргэлжлүүлээд энэ чачиртгдэг газрын замыг удаадараа засаад ардын зам шиг замтай болсон их сайхан юм байгаа юм. Тэгэхээр энэ шар хогшин гэдэг хүн бид уранхад болоо шууна. Баруун гарын дархан байсан. Хошууна дөрвөн сумна уурцэг сумна хорхонэлт гэнэ хүмүүс байх ёстой гэж хэлдэг байсан байгаа юм. Тэгээд энэ улсууд гэрхүүдмаар нь сайхан юм хийж өгсөн одоо нутаг олон тэмнээр нь бид бүхэн их баярлж байдаг. Тэгэхээр энэ шар хогшныхан ачтын бүр сүүлүүд буурлын сан гэж төрийн бус байгуулаад түүнээс төсмөн гаргаад удаадарын замд хөрөнгө оруулалт хийгээд одоо ямар ч маш явдаг болгосон юм байгаа. Тэгэхээр одоо энэ шар хогшнаа тэр удмын бүх хүмүүст баяр талгаснаа илэрхийлж цааш туушдын амьдралд сайн сайхан бүхнийг хүсье ямар байна. Энэ сайхан нутаг минь миний аав ээж хоёрын миний амьдралын гомик олон жилийг хамт өнгөрөөсөн ТV байгаа. Загчин салаагээд нуур ихэн тэр хөтлөөс цэргийн
Битүүрийн амны нийлсэн 401 далаад адуу. За үндсэндээ ер нь Битүүрийн амны 120 төгрөг. Хань маань хэлсэн нэг 400-аад мал. За аттан тэмээ бол нэг 4-5 ширхэг аттан тэмээ. Ингэн тэмээ бол нэг 2 ингэн тэмээтэй ингээл орж ирдэг байлаа. Орж ирэл тэгэл эндээ сайхан нутаглал. Нуурын эхэн дээр аав ээжиг минь биднийг нутгийн ах トゥ нар цай холтоод хосч авч ухтаад тэгээд унцаалаа гэж тэр сайхан бэлчиртээр гэрээ болгож амьдрал зуршлага эхэлдэг байсан юм аа. Сэтгэл хөдлөлт айгүй сайхан байна. Яг хэдийгээр одоо тэмээгээр ачаа гэр орноо яг ачаад ингээд айхтар өргөлж нүүж байгаагүй ч гэсэн ер нь бол нүүдлийн маань ихэнх намар хоёрын ихэнх нүүдлийг манай Батмунх ах маань зил 130 машинтайгаа бас л сэтгэл зүрхийг догтлуулж энэ одоо хэцүү хадтай уул нурууг давж авчирч өгдөг байсан. Аав минь энэ нутагтаа ирээд зуны 3 сар амьдрахтаа бол ер нь бол сэтгэл нь ирэх аврынхаа тэр их одоо хатуу хүнд удирлын давхад их хүч авч их боцдог байсан болов уу гэж одоо энэ насан дээр ирэхэд бол ойлгож байгаа. Ээж маань ч гэсэн одоо нэг 20 тоглож жилж гисэн тэр хурмалаа саахад одоо бас ганцаараа яаж зүтгэдэг байсан хөөхий. Дээрээ санмин байдаг байлаа. Дүүнэр минь байдаг байлаа. Тэгэл болгодог л байсан үстэй. Тэгээд одоо залуу зонд наснд бас яг одоо тийм гал зоохны ажил ээжийнхээ ямар хүнд хүчээр, эхнэрийнхээ ямар хүнд хүчээр одоо бас л одоо тийм ажил хийж ирснийг бас хатаал ирж бас ойлгож байгаа маа. Сүү цагаан эдээ маань халигсан салгисан. Их сайхан болоод одоо нутгаар нь Ховд аймгийн Булуун сумруугаар нүүж үздэг байлаа. Намарын нутгаас буцаад нүгэд явхад хэл тийм сэтгэл одоо нэг талаасаа үеиг нөгөө талаасаа нэг жоохон дүнсгэр гонсгор дуул ингэж та нүүж буцдаг байсан да. Энэ нутг минь бол өгөөжтэй би өөрийнхөө зүгээр хувийн амьдралыг бодоход бол миний 3 хүүхэд энэ сайхан хангаа, энэ сайхан алтаа нутаг, энэ сайхан уул усыг түшиж ундаалж, хаал ундаадж, мал хавгаа малж явсныхаа түшиг хишиг боёнд бол ер нь бол өвчин зовлонгоо одоо хүн болцооч гэсэн юм л да. Сайхан дуу одоо малаа нуурын ихэнх лугаа гаргаж чинь, хандсан ихэнх лугаа гаргаж чинь. За нэг хужирлах болоод ирэхээр энэ нуурын хөвөний долоодоо гэдэг энэ хужиртай газар руу оруулаад хужираа идээд тарах хүч авчин хурдан дүргэн ороо баригддгүй мөр мал адуу байвал энэ долоодоо руугаа хашиж байгаад яриад авчин. Гэхдээ ер нь их сайх. Өхөр бол мал маань жоохон нойтондоо зөөлөө шидээгүүл нуурынхаа хөвөр орж ирээд чинь за барагдуу нэг тийм борхоодоо идэ гэх юм бол нуруу руугаа гарчин чаннахаа алтан айхтар хамтаа одоо нэг ойртдгоо юм л зэг сайхан газарт л 2-3 сар болвол тэгэл хэдүүлээ гол руу буцдаг л байсан да. Энэ сөхөл нуур маань бол намайг одоо баг байх цагийн л тэр 80 хэдэн онд нэг 2 хон байдаг байсан юм. Тэгээ одоо хүртэл 2 хон маань байж л байх юм. Тэгээд одоо яасан ч тийм сайхан урт настай амтан байдгийг Пердагийн самган корлаа гэж эмээвага ирээд өгж байгаа. Тэнд одоо энэ өдрийн саха халуун дэм баярын мэндийг дэвшүүлье гэж нэг дугаар хэлэхээр байна. Тэгээд хоёр дугаар тулахад миний ганц эгч маань
олон жил сайхан бидний наргаа тэгээд байж асим. Одоо энэ хөгжүүд нэрээд сайхан баярлаа сайхан явж байгаад них баяртай байна вэ? Миний хөгжүүд цаашдаа аман амгон сайхан яваасай гэж хүсэх байна. Энэ одоо буурдын найрандар таарсан сайхан тоглолт одоо над санагдлаа. Их баярлалаа. Тэгээд цаашдаа миний дөнөр байгаад энэ олон том маань аман амгон сайхан байх болтугай гэж хэлэх байна. Одоо гэдэг юм ачин болохоор миний аав хоёулаа хөжварлсан ахтай хоёрын тэгээд хоёул тэрнээс нааш биднэр холбоотой хэлгээд та хаана явхад нэг бэвэнэ мэндэг мэдээд өнгөрдөг ийм сайхан юм тэгэхээр одоо миний буурдээ маань нас өндөр учраас ирж чадаагүй юм байна. Тэгэхээр би энэ тоглолтыг далимдуулаад бас буурдээ мэдэн уртнаас л удаан жаргаараа баярлалаа. Сайн байжат ингээд мен нутгийн мен дамжуулъя. За би өвшин сосрож өгч хүн байна. Улаанбаатар хотоос энэ Модон тохын нэгт буурлуудынхаа энэ баярт оролцохоор зорж ирсэн. 13 жилийн дараа нутагтай сайхан зөвхөн буурлал болгонгуудад ирж ахтай хамаатан саднуудтайгаа уулзаад ингээд сэтгэл өндөр сайхан байна. За нутаг бол сайхан болсон байна. Биднүүдний үрдүүлэх өсөж өргөн сайхан болсон байна. За бидний дээд өвөг одоо шонхроос доошоо шонхор гэж хүн байсан юм байлаа. Шонхроос доошоо тоолвол бид нь одоо яг 6 дахь үеийн одоо удам тохом нэгт ах дүүнэр ийм одоо хүмүүс байгаа юм аа. За энэ нутгийнхан бол шар хөгшнийхэн гэж алдартай ажилсаг ийм буянтай буурлууд урд насалдаг өнөр өтгөн ийм одоо хүмүүс байсан. Одоо ч гэсэн тэдний өр хойж бид бол тэр өвгдөөс удмынхаа мороор ингээд одоо нутаг орондоо байгаа нутаг орондоо Монгол орны өнцөг бүрт одоо ажил амьдралын шаардлагаар тархан амьдарч бүгд одоо улс орныхоо төлөө нэр хүндтэй сайхан ажил хийгээд ингээд явж байна. За бидний одоо удам мөрөг хөгдүүд бас өвгдөөсийнхаа туулсан мороор явж бас нутаг орондоо хөрөнгө оруулалт ялангуяа нийгмийн талд бас одоо тус дэм болох, өчигөн тус дэм болох зорилгоор одоо бас 20 жилийн өмнө буурлын сан гэдэг ийм одоо төрийн бас байгуулаад манай өвчлөх одоо бидний одоо үлдэж байгаа хамгийн бидний дотроос одоо хамгийн ах толгоолоод буурлын сан гэж юм төрийн бас байгуулаад хэлж байсан. Энэ бол бид бол Алтан урайхаа ясны оорцох сумгийн хорхон одоо хэлэх ингээд ийм одоо нэгдсэн хүмүүс. Тэгээд энэ сан бол тэнрүү чиглэсэн янз бүрийн ажлуудаа 20 жил хугацаанд хийж ирсэн. Нутаг орныхан хотод байгаа одоо нутгийнхан бүгд одоо энэ буурлын сангийн үйл ажиллагааг бол мэддэг болсон. Ингээд одоо ажиллаж байгаа. Цааш ч гэсэн бид бас энэ буурлын сан болон өргөжүүлж хойч үедээ одоо залгамж талаар өгч ажиллах зорилготой ингээд ажиллаж байгаа юм аа гэдгийг одоо энэ бас хэлмээр байна. Тэгээд энэ одоо манай буурлын сангийнхан одоо шар хөгшнийхэн гэж ярьдаг, олцныхан гэж ярьдаг, шонхрынхан гэж ярьдаг эднэрийн одоо бид бас энд суур босгосон, зам зассан гэх мэтлэн олон одоо бүтээж ажиллаа хийж ирсэн. Хязгааргүй чин даас манддаг нар сэтгэлийн сайхан дэвийг дэн жаргадаг түнэр харанхуй гийгүүлдэг сар эвийн галыг бадрам дулаацдаг газрын холыг туулдаг гол ус үгийн сайхныг сонсон бидэртдэг мөнгө цас дөргөл сардаг удам сайтыг бахархан толддог.
садын удам судрын хэлхээ улам батжин оршихын нэг үндэс нутаг орнон чин зүрхнээ санагалзах унсан газар угаасан уснасан элч нэргийн авч хүн холбоогоор шүтэн барилдлаган батдах явдал юм. Аавынхан жаргарын жилийн өмнө анхныхан галгуулантыг бадрааж байсан газар нь арц ганган уугуулж ээжийнхэн дээжийн өргөж санган тавьдаг байсан яг л тэр дурсгалд чулуун тавцанд сан тавьж тэр гэгээн сайхан орчны бүхий л эерэг шүншиг бүхнийг хурайлан дуудлаа. Төмөртөд төрсөн буурлын үргэлжил болсон үр хүүхдүүдийн нэр бүхий алтан пайз газар орны үзэсгэлэнд газартаа хідэнтэй мөргөлөө. Тэр тех 1951 оны 10 сарын 5-нд гэрвэл болж аав ээжийнхээ насан туршдаа өвөлжиж байсан энэхүү аривн дагшин газар өөрийнхнийхээ осрыг татаж аавынхын төрсөн газар өвгөн хүүгэн төрүүлж томоо цагаан чулуу өргөд ирлээ гэж зүүд зөнгөөн хэлэлцэн бүх чулуу өнгөч нэрийг хайрлсан гэд олон түүхийн шаргал хуудсыг хорлойжи санан дурсах дуртай. За яанха хантайгаа гэрүүл бол гэж 18 настайдаа ирлээ. 18 настайдаа ирчээд ороо дээр үчи хуучны асараад ингээд хөшг татал ороод ирээд хадвиндаа оруулаад ингээд байдаг байсан байхгүй юу. Тэгээд одоо яад юм бол гэж бодоод юу ч мэдэхгүй 18 настай сууж л байлаа. Олон шуугаад байна. Ярилцаал байна. Одоо юу хийгээд байгаа юм бол гэж бодоод байсан чинь тэгж байгаа манай хатмаа авчин сайн муу муухай муу гэж ууны сүмбэр очил нөгөөд өлгсөн татсан көшгөө дэшин тавиал татах дээр гэрээр дүүрэн мэлийсэн хүн уулаа дундаа шүү дандаа өдрөөр ингэдэм байлгүй дээ маргааш өглөөд зөвхөн эртхэн шиг харьяа гэж бодоод тэр чинээ яг тэгээ суугаад байгаа хонлоо нөгөө гэртээ орлоо нөгөө барьсан гэртээ өглөөд яваад орсон чинь манай аавын хөрхөн байсан байхгүй юу. Аавындаа яваад орсон чинь манай аав ээж хоёр өглөөнийхөө цавгаа сууж хүүяа гэж хоёлоо зэрэг босоод ирлээ. Зэрэг босоод ирэхдээ одоо яаж байгаа юм бол чи яаж байгаа миний хүү гэсэн чинь би одоо явахгүй гэртээ ирлээ гэн хүү тэгж болдгоо юм одоо яана гээл манай чинь нэг тарианы гурил аяганд хийгээл нэг цаг хийгээд ууж тэрнийгээ барилж итгээд ирлээ. Тэгээд ингэж болдгоо хүн амтай харахаас төргөө яваараа л гин. Тэгээд нөгөө манай ээжийн бор авдар байдаг тэрнээсээ нэг чихэр мэхэр тийм гаргаж өглөө. Тэрнийг аваад за нэг модроо ормынийхөө модон дотроос нэг хэдэн төлөө аваад гэртээ ороороо л гин. Тэгэл яваад орж тэг көгээд харжсэн гөө би дээр үчин бас юу ч мэдэхгүй хүний хань ижил болно гэж ирч хаа тэгээд яста юугаач мэдэхгүй көглөдөг л байлаа. Одоо бол харин сайхан юм. Одоо ямар нэг юм заагаад өгчин тэр үчи мэднэ ямар зааж барьдаг хүн байсан биш дээ. Хичээл байсан да. Тэгээд яг хөө тэр аав ээжийн зааж өгсөн ээжийн заасан замаар л явсаар байж 12 хүүхэд гарлаа. Тэгээд Байлдааны гавьяаны улаан төгийн удамд ховдын хөлийн цэргийн тэг 130 дугаар анги. Ангин хойд талаараа хятад харуулуул хаан хатан овоогоор хэлэлжээ. Цэргийн алдар медальт энэ анги ховд аймгийн уянчин цэнхэр хязгаарыг батлан хамгаалсан Монгол улсын түүхт ууг материал юм аа. За анги маань би үнэндээ бол 16 жилийн дараа бол очсон. Явцсан жил бол өөрөөхөө одоо ажиллаж байсан өрөөгөр болно. Ангийнхаа бүх одоо ариуд юм төрүүлсэн товчл соёл бол үн сайхан болсон байл. Мундаг сайхан товчлсон үзрэлээ. Тэгээ одоо тэр Баатарын хөшөөгээд өгн тэг галзуух талдаа байдагсан чи одоо наад шатав талдаа бол байрлуулсан байл. Баатарын хөшөөг. Хүндэтгэлийн хөшөөг. Энтэй бол амьдрчээс одоо байр орнуудынхаа бол гаднаа дөрөвсөн. Тэнд одоо тэнд ажиллаж байсан гүйлт маань тоглож наач байсан. Бүх зүйлүүд бол бодож санагдаж сэтгэл өндөр баясгалтай байлаа. Перинлийн дайчин хөвгүүдийг армийн генерал Батин Дөржийн нэрэмжит хөлийн тэг 130 дугаар ангийн
хэлчин дайчид хүнд итгэн үдлээ. Жомог бүх Баруун Монголын олон эрсдний дунд хүч чадал бярдан хээгэрийн гайхадан явсан эрчүүд олон. Үүний нэг нь Баруун аймгийн олон далдарсан Урайнхан бүх жомог юм. Жомог Баруун амбонд хүрэх замдаа ижилхэн 3 хар чулууг тулг хэлбэрээр байрлуулаад дээр нь саахалт орчмын газараас том цагаан чулуу өргөж ирээ тавьжээ. Ховд аймгийн Булган сумын 1-р бригадын нутаг Өмнө цоогийн ам гэдэг газар түвэй. Энэ чулуун диаметрээр метр 10 санж, өндөр нь 1.2 метр орчим, 2 ширмэн тоог амсраар нийлүүлэн тавьсан юм шиг бөөрөнхий хэлбэрийн чулуу байж, нутгийнх нь энэ чулууг жомогийн чулуу гэж нэрлэжээ. Урайнхан алдарт бүх юм бяр амтагдсан тэнхийг тодотгосон буурлын сан төрийн бус байгууллага 2010 оны 7 дугаар сарын 11-нд тодотгол бүхий дурсгалт газар ахан дүүсийн халуун дулаан уулзалтаар аялал үргэж ирсэн юм. Ховд аймаг Бүрэн хайрхан уул. Бүрэн хайрхан Ховд аймгийн Булган сумын төвд урдаас хойш сунд тогтсон тахилгат уул. Нутгийн торгуу түмэн он удаан жил энэ Бүрэн хайрханаа тахиж чүтэж ирсэн. Бүрэн хайрхан уул охин савдагтай уулагч нутгийнхан ярисдаг иймээс Ховд аймгийн Булган суманд гаднаас сагаачилж өтсөн эрэгтэй хүн баян цатгалан амьдардаг домогтой. Хүүхэн хонгор савдагтай, хүж ярцсан сантай, тал бүртэй, тахилгатай, тахилтай 108 нууртай ийм л сайхан нутгийн босоо цагаан кимэр мөнхөд ивэж явхан ерөөл утгаар Бүрэн хайрхан улан дамбараалхаж арс хүжэн өргөж тугад арсаг амандуулж ээж хаднаасан адис авч ерөөлөн оршоогоод аяны дөрөөгөн заллаа. За надад Понцгийн цагаан бэлэг гэдэг. Би төвхт 80 жилийнхээ ойролцохоор Булган сумд ирж явж байгаад нагцар цагаа дайралтаад баяртай байна. Энэ сургууль манай манай ээжиг бол бүүе ядам гэдэг. Энэ бүүе хүүхдүүдийг болохоор шар хөгшнийхэн гэдэг. Тэр шар хөгшний хүүхдүүдийн болсон сурганы оронд сан тавьж явж байгаад нагцар цагаа дайралтаад 80 жилийнхээ ойд ойролцоод ингээ явж байгаадаа маш баяртай байна. Бид нар эцэгхээс сургуулаа. Тэгээд би айлын отхон хөхтэй ингээд ийм сайхан нутаг усанд төрж өснөөр маш их бахархаж явдаг. Миний нагсар бол бүгд бид бүхэнд үлгэр дуурайл болсон, бүх талаараа үлгэр дуурайл болсон ийм сайхан хүмүүс байдаг. Тэгээ энд санаандгүй явж байгаа сургууль дээрээ сан тавих гэж явж байгаа нагсартайгаа дайралтаад та бүхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Баатрих оронж алдар гавьяатан төрүүлсэн түүхт нутаг. Тулгуур төрийн 2227 жил их Монгол улс байгуулсны 822 жил ардын хувьсгалын 97 жилийн ой Баянгол аймгийн Булган сум байгуулагчны түүхт 80 жилийн ойн баяр Монголын өв соёл уламжил зан заншлыг хадгалж ирсэн 93 наадмын манлай Урайнхан сурын харва эрхий мэрэгний домгийг сэргээж Булган нутгаас үндэсний сурын харваагаар өндрүүдэ өргөлөө. Баянголгийн Булган сумын харьяад улсын ночин Баатар цол төрүүлсэн явдал нь цасан гантагт мөн хархан уулны вэж ижи аав нутаг усны ахын дүүсийн баяр багтал боллоо. Урайнхан зоны түүхт агуу нутгийн бүхэнд хүчтэй, морин шандастай, сумн мэрэгэн байж баяр наадмын бүхий луухай төрөв баяр наадмыг улам өргөн дэлгэр болгож байлаа. Сайдасан Понцгийн цагаан сумын эрүүл мэндийн төвд шинэ програм бэлгэллээ.
эрүүл бие саруул ухаан оршин тэгэл насагт оржийн нөгөө жаргалдан энэ ертөнцийн төмөн жаргалдан түүний дотроос чухам жаргалдан эрүүлэнхийн нэгэн жаргалдан гэд эрүүлэнхийг тэр одоо ач холбогдлыг би ойлгож тэг бусдыг айлхаар дэмжиж ирсэн. Тэгээ сая өмнө ч гэсэн би ингээд одоо 3 дугаар эмнэлгийн төргөн тусламж өгж байсан. Ховдын нэгдсэн эмнэлэгт бас унаад хэрэгтэй болгоход бас тусалж ирсэн. Сая бас болгон сумд өгсөн л дээ. Буурлын сангаас Баяр наадмын морины төрөө баяр шагналыг ивент итгэж шар хөгшний үр удмынхан түүхүүдийн айрыг төрөгнөлж хурсан олон наадамчин төмөнд баяр бахархал төрүүллээ. Баян аймгийн Булган сумын 80 жилийн ой боллоо. Энэ ой дээр энэ ойн үйл ажиллагаанаас харлаач гэсэн шар хөгшнийхэн гэдэг нь бас их батлагдаж атгсан гар шиг ахан дүүс байна гэдгийг би тэндээс олж харсан. Тэнд байгаа морь бөх 93 наадмын бай шагналуудыг бүгдийн даанлаа. Цаашид хүн ардынхаа эрүүл энхийн төлөө гэсэн юугаар эмнэлэгтэн гэсэн сэтгэл санаагаар эмнэлэгтэн цоо шин програм машин бэлгэллээ. Тэр үедээ будааг элбэг хангалуун байх овоо суврагандаан очиж лус савдгаа баярлуулах гэх мэтлэн энэ бүхий л үйл ажиллагаанд шар хөгшнийхэн нэлээд үр дүнтэй сайн явж ирсэн. Биднийг шар хөгшнийхийг бас нэг үедээ үе бодвол мартах тийшээ хандаж байсныг бид дахин сэргээн сануулсан. Энд шар хөгшнийхэн гэж ийм үлгэр дуурайл болсон хүмүүс манай нутагт байсан байна. Энэ бол Казах Монгол бүх хүнд үлгэр жишээ болох юм байна гэдгийг энэ баярын үеэр бид харуулж чадсан юм аа. Тэрийгээрээ бас бахархаж байна. Буян заяа хурсан Булган сумын айл бүхний галгууламд Ашид Бадран гэж хүүхэдгүүрээс жаргалтай эрүүлэнх настан буурлуудын сэтгэл тэнгэр өргөн их нутаг минь хөгжин дэвжих болдгоо хэмээн ерөөлөрлөө. Хязгааргүй чин даас манддаг нар сэтгэлийн сайхан дэвийг дэн жаргадаг түнэр харанхуй гийгүүлдэг сар эвийн галыг бадрам дулаацдаг газрын холыг туулдаг гол ус үгийн сайхныг сонсон бидэртдэг мөнгө цас дөргөл сардаг удам сайтыг бахархан толддог.